Сайн байцгаана уу үзэг сонирхчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд салса бүжиг хичээлийн 3 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн хичээлээр салса basic step, баруун зүүн эргэлт, cross body гэсэн хичээлүүдийг үзсэн байгаа. Энэ удаагийн хичээлээр cross body, баруун cross body буюу эргэлттэй cross body, мөн танго гэсэн хөдөлгөөнүүдийг та бүхэнд хүргэх болно. Тэгээд бүгдээрээ өмнөх хичээлээ юу орсон бай тэрийг давтаж үзцгээе. За өмнөх хичээлдэр үзсэн хөдөлгөөнүүдийг харцгаая. Basic 1 2 3 5 6 эргэлт орсон байгаа. 1 2 3 5 6 cross body орсон. 1 2 3 5 6 7 basic алхам явуулаа. За эндээс зүүн эргэлт орлоо. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3. За энэ хөдөлгөөнүүдийг өмнөх хичээлүүдээр үзсэн байгаа. За энэ одоо үзэх хичээл маань болохоор cross body, баруун cross body гэж байна. Бидний өмнөх үзсэн cross body болохоор зүүн cross body. Мөн зүүн эргэлт, баруун эргэлт гэж үзсэн байгаа тий. Одоо бүгдээрээ баруун cross body яаж алхах вэ гэдгийг харцгаая. За эмэгтэйг баруун cross body явуулаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1
5, 6, 7, 1, 2, 3, 5, 6, 7. За энэ эмэгтэй төрлийн баруун кросс бодий. Эмэгтэй баруун кросс. Эрэгтэйчүүд бас баруун кросс бодийг хийдэг байгаа. Энийг бүгдээрээ та бүхэн харуулцгаая. Явлаа. 1, 2, 3, 5, 6, 7. Явлаа. 1, 2, 3, 5, 6, 7. Эрэгтэй баруун кросс гэдэг. Ерөнхийдөө дороо алхамтай. Эмэгтэй нь болохоор байраас явж өгсөн. Тэгээд бид эрэгтэй эмэгтэй хоёр маань байр суусан алхам хийж гэж байгаа. За энийг бид хосоороо харцгаая. Хосоороо үзэхдээ яаж харагдах вэ? 1, 2, 3 гэдэг тоон дээр бүгдээрээ эмэгтэйхээ гарыг өргөж өгсөн байгаа. Баруун гарыг. Бид нар зүүн кросс бодийг хийх шаардлагатай байсан бол гарыг өргөх шаардлага байгаа. Баруун кросс бодийг одоо 3-ын тоон дээр өргөж өгөөд татаж өгсөн байдлаар явлаа. 5, 6, 7. Дахин харуулъя. 1, 2, 3, 5, 6, 7. Харсан баг. За одоо бүгдээрээ дахин харъя эмэгтэй баруун кросс бодийг явлаа. 1, 2, 3, 5, 6, 7, 1, 2, 3, 5, 6, 7, 1, 2, 3. За бүгдээрээ эрэгтэй баруун кросс бодийг яаж үүсгэх вэ харцгаая. Явлаа. 1, 2, 3, 5, 6, 7. Эрэгтэй бол арагшаа алгаад эхэлж байгаа. Явлаа. 1, 2, 3, 5, 6, 7. Тийм эмэгтэй дүгөөд яаж юм? Зүүн кросс бодийг хийгдэж байгааг та бүхэн харж байгаа. 1, 2, 3, 5, 6, 7, 1, 2, 3, 5, 6. Эмэгтэй баруун кросс бодий. 1, 2, 3, 5, 6, 7, 1, 2, 3, 5, 6, 7, 1, 2, 3. За ингээд эмэгтэй, эрэгтэй баруун кросс бодийг та бүхэнд харууллаа. Энэ хөдөлгөөнийг аян дээр хийж үзье. За бүгдээ эмэгтэй баруун кросс бодий. За 1, 2, 3, 5, 6 кросс. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3, 5, 6, 7. Basic. За эндээс эрэгтэй баруун кросс бодий. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3. Эмэгтэй баруун кросс бодий. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3. Эрэгтэй баруун кросс бодий. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3, 5, 6, 7. 1, 2, 3, 5, 6, 7. За өнөөдрийн үзэх хичээлийн дараачийн хичээл маань танго хөдөлгөөн байгаа. Танго хөдөлгөөн.
Энэхүү танго хөдөлгөөнийг эмэгтэйгээр тус тусдаа бүгдээрээ харцгаая. За эмэгтэй хөдөлгөөн. Явлаа. 1 2 3 4 5 6 7 1 2 3 5 дахин харцгаая. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За ерөнхийдөө танго хөдөлгөөн дээр юм тойрж алхаж байгаа юм шиг алхаж өгч байгаа. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хосоор ихээр бие бинийгээ тойрж алхаж өгч байгаа. За одоо бүгдээрээ эрэгтэй байдлаар яаж гүйцэтгэх вэ харцгаая. За 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. Дахин харцгаая. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За. Одоо бүгдээ хосоороо гүйцэтгэхийг харцгаая. Явлаа. 1 2 3 гэдэг тоон дээр бүгдээ зөрж алхаж байгаа юм шиг хажуулдаа зогсож байгаа. Дахиад харуулъя. 1 2 3. Дараачийн алхам 5 6 7. 7 гэдэг тоон дээр эмэгтэйгээ түлхээд хагас эргүүлсэн байгаа. Хагас эргэлтнээс түлхээд аргашийн алхам 1 2 3. 1 2. Эндээсээ шууд кросс боди орчуулна. 5 6 7. Кросс боди алхам. За дахин харцгаая. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. Энэ бол танго алхам байлаа. Тэгээд бүгдээ энэхүү алхмаа аян дээр хийж үзье. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3. Дахин харуулъя. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. Basic. Дахин танго. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За ингээд та бүхэндээ 3 дахь хөдөлгөөнийг заахад бэлэн болоод байна. Энэхүү 3 дахь хөдөлгөөн болохоор эмэгтэй эргэлттэй кросс боди байгаа. Ингээд бүгдээрээ харцгаая. Явлаа. 1 2 3. За 3 гэдэг тоон дээр бол эхний үндсэн алхмууд явагдаж байна. Дахин харуулъя. 1 2 3. Ерөнхийдөө үндсэн алхам бол бүх хөдөлгөөний эхлэл дээр 1 2 3 явагдаж байгаа. Эргэлтийн өмнө 1 2 3 яг ижилхэн, кросс боди дээр 1 2 3 1 яг ижилхэн. Мөн одоо энэ эргэлтийн кросс боди дээр 1 2 3 дээр бас ижилхэн байна. Явлаа. 1 2 3. За энэхүү 3-гээ зогсоод эргэлт хийх гэж байгаа. Бид нар одоо эргэлтээ кросс боди зүүн гар тишээ эргэх эргэлтээ кросс бодиг үзэж байна одоо юм байна. Тэгээд зүүн гар тишээ эргэлтээ кросс боди хийхэд баруун гартал руугаа чэжийг чүүд эргүүлж өгсөн байх хэвээр. Салса бүжиг, ер нь бачата бүжиг ямар ч бүжигдээ ерөнхийдөө эргэлтийн эсрэг чэжийн мөрийг баг зэрэг эргүүлж өгсөн байж байгаа. Тэгжээж эргэлтийг айгуу далаастай олон эргэж байгаа юм шиг харагдах боломжийг болгодог байгаа. За дахиад харуулъя. 1 2 3 мөр чэж багс ирсэн байгаа. Эндээсээ эргэлт 5 нэг алхам 5. Дараачийн тоод 6. Дараачийн тоод 7 хуршаа харсан байна. Хамгийн сүүлийн эргэлтийн хагас эргэлт буюу хоёрын нэг эргэлтийг буцаад нэг гэсэн тактан дээр гүйцэтгэж өгдөг байна. 1 2 3 гэстэй тоонд. За саяны детальчилж үзсэн эргэлттэй кросс бодийг хурдтайгаар хийж үздэгэ. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2. Үндсэн кросс боди 5 6 7. За дахин харцгаа. Явлаа. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За энэ болохоор эргэлттэй кросс боди алхам байна. За энэ хүү алхмыг бүгдээрээ хосоороо яаж гүйцэтгэдэг вэ харцгаая.
За үндсэн байралт. Үндсэн байралтаас үндсэн алхам 1 2 3 5 6 7. За эндээс эргэлтээ кросс боди 1 2 3 эрэгтэйчүүд болохоор үндсэн кросс боди байрлалыг л хийх юм байна. Ерөөсөө дахин харуулъя. 1 2 3 гарыг жоохон өргөж өгсөн байгаа. Яагаад гэвэл гар доогоор эргэлт хийх гэж байгаа учраас гарыг өргөж өгсөн байгаа. За дахин харуулцгаая. Хосоороо үзүүлэх эмэгтэй кросс боди алхам. 1 2 3 гарыг өргөж өгсөн байгаа. Эндээс эргэлт орлоо 5 6 7. 7 дээр зогсож өгч байгаа. 7 дээр зогсож өгж байгаад дараа сүүлийн 2-1 эргэлт буюу хагас эргэлтийг дараачийн таахны 1 гэсэн тоон дээр гүйцэтгэж өгж байгаа. 1 2 3 5 6 7. За дахин харуулцгаая. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6. Дахин харуулъя. 1 2 3 5 6 7 1 2 3 5 6 7. За энэ хөдөлгөөн эргэлтээ кросс боди алхам байлаа. Эргэлтээ кросс боди алхамда зүүн гар тишээ ирэх эргэлтээ кросс боди. Мөн баруун гар тишээ ирэх эргэлтээ кросс боди гэж байгаа. Түүнийг дараачийн хичээлээр үзэх болно. Ингээд энэ өнөөдрийн үзсэн хөдөлгөөнүүдээ аян дээр хийж үзцгээе. Basic step, basic, эргэлтээ кросс боди. Дахин харуулъя. Эргэлтээ кросс боди. Эргэлтээ кросс боди. Tango. Ergeltee cross body. Ergeltee cross body. Mung ergeltee cross body. За ингээд Salsa бүжгийн хичээлийн 3 дахь удаагийн дугаарыг та бүхэнд ингээд хүргэж өндөрлөж байна. Ингээд дараа та бүхэндээ Salsa бүжгийн бас олон комбинацуудыг хүргэх болно. Та дараагийнхаа дугаарыг заавал үзээрэй. Ингээд баярлалаа. Баяр та.